Монгол Улсын ерхий сайд агаарын бохирдол болон төгжрөл буруулах бүтээн байгуулалтын ажлуудыг дулааны улиралд цаг алдалгүй шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо. Нийслэлийн цэцэн даргын тамгын газраас хэрэгжүүлж байгаа Монгол гэр болон байшингийн дулаалга төслийн ажлын явцдаа танилцлаа. Сонгон айрхан дүүргийн 3 дугаар хороо бага наранд 60 м квадрат талбай бүхий байшин болон Монгол гэрийн дулаалгатай танилцсан юм а. 2025 онд ногоон бүсэд 30 мянган байшин, 20 мянга орчим Монгол гэрийг дулаалгахаар төлөвлөжээ. 3 см-ийн чулуу хүнтэй тэнцэх хэмжээний тийм одоо пленкор бүрээд тэгээд металл сайдингаар энэ материалын сонголтыг ерөнхийдөө маш олон айлыг одоо сонгох хийх учраас нойтон ажил байхгүй гард одоо хамгийн энгийн материалаар түргэн хугацаанд яаж шавар мавар цацахгүйгээр ерөөсөө ингээд тойрол 20-30 мянган айлын байшинг одоо үнэхээр дулаалыг гээд ингээд зорих юм бол биднэрт материалын сонголт маань өөрөө хялбар байх хэрэгтэй гэж холны ажил хурдан байх хэрэгтэй. Айл бид нар айлуудыг албахдахгүй айлууд ингээд мөрс түлхэх болыг. Одоо бидний энэ айлтай бол ямар гэрээ хийж байгааг бол энэ фишингийг гаргав. Одоо ингээд халчих юм чинь. Одоо ямар ч хийвгүй. Тэгээ айлын хэрэглэн дээр бид нар цахилгаан дээр нь татаас өгч байгаа. Иргэн Баянбаатарын 5 антай гэрт амьдардаг гэрийн хаана дээвэртэй эрдэс хөвөн хуванцаар сайдан ашигласнаар дулаан алдагдлыг 3 дахин бууруулжээ. Гэрийн хан дээвэр шалны дулаалгад 810 мянган төгрөг зарцуулсан байна. Энэ бол одоо дулаалгатай гэр гэдэг стандарт тогтоогод тэр стандартынхаа дагуу таа бас хийчих болно шүү тийм одоо. Тий. Энэ бол Монголын амархан байхгүй барьж болдог. Юунаас илүү амархгүй. Байшингаас илүү. Одоо гадна талаараа ийм алюминиум фойл доктортой болохоор ингээд галж чаддгүй. Одоо ярьж шингээс нь чулуу хөвөн тийм материалаар ингээд халаалт аягүй сайн юм билээ. Та хэд ер нь одоо энгийн нөгөө уламжлалт байдлаас за ингээд дулаалаад ийм төхөөрөмж оруулж ирээд тавьчихаар одоо энэ газ яачих вэ гэдэг. Тийм юу бол зааварчлагаа маш их сайн дагаа явчих юм байна. Зааварчлагаа дагаад явчих юм бол угаасаа тэр зааварчлагаа явж байгаа бол угаасаа аюулгүй юм. Өмнөхөө бодлоо их аюулгүй. хэлбэрх юм уу байна. Нөгөө нүүрсийг бодох юм бол одоо сая их шингээд жожигхны юу вэ? Тэн дээр ч шууд мэдчихэж байгаа. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон нийслэлийн цэцэн дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаал захирамжаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоож, мөрдөж журмыг баталж, гэр орооллын 170 гаруй мянган өрхийг ногоон болон шар бүсэд хамруулсан. Айлаас ер нь бүх зүйл шалтгаална. Айл өөрөө ер нь бол бидний уламжлал сэтгэлгээ нь энийг гарахтаа бүтэн унтраачаад яваад эрэхтэй гар утсаараа мессеж явуулвал эрэхээс 5 минутын өмнө энэ ч ерөөсөө бараг 2 минутанд халаач. Яг энэ гэрийг хүүтэн гэрийг 2 минутанд халаах байхгүй. Бид нар хүн байхгүй үедээ заавал одоо гэр халаадаг гэдэг системээс татгалзсан бол бүр хэрэглээ багасна. Ерхий сайд ногоон болон шар бүсдэх айл өрхийг захилгаан халаагуур бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажил хангалттай явж байгаа гэлээ. 5, 6, 7 дугаар сард ажлаа тасралтгүй үргэлжлүүлж дулаалга халаалтын нэгдсэн стандартын шийдэл гаргах, зорилттой бүсийн айл өрхүүдийг шинэ системд хамруулахад шаардлагатай эрчим хүчний хангамж, хийн түлшний нийлүүлэлт болон сайжруулсан шахмал түлшний чанар хөхнөөс үйлдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.